1995 он. Монгол улс ардчлал чөлөөт зах зээлийн замыг сонгоод удаагүй. Ардчилсан нийгмийг цогцлоох шинэ 90 үеийн гараан дээр ирээд байлаа. Бүхий л зүйл шин төдийгүй олон юм тодорхойгүй цаг үе байсан юм. Чухам тэр үед буюу одоогоос 30 жилийн тэртээ нийгмийн түүчээ болсон хэсэг залуус нэгэн томоохон алхам хийж анхны Rotary клубыг нийслэл хотдоо үүсгэн байгуулжээ. Ийхүү тэд клубын Улаанбаатар хэмээн нэрийдэж сайн үлсийн аянд ханцвэ шамлан орсон түүхтэй. Нийгэм олон нийтийн сайн сайхны төлөө өөрөөсөө нь давж бусдад туслах урьа бүхий Монголын Rotary хөдөлгөөний сайн дурынхан өдгөө 23 клуб 1500 гаруй гишүүнтэй нийгмийн манлайлагч хүчирхэг хамт олон болон өргөжжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын Rotary-чууд суур боловсролыг дэмжих чиглэлээр 85, өвчлөөс сэргийлэх, эмчлэх чиглэлд 120, их хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд 70, улс эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах 105, орон нутгийн эдийн засгийг дэмжих чиглэлд 25, байгаль орчныг хамгаалах чиглэлд 50, энх тайвныг бэхжүүлэх, зөрчлөөс сэргийлэх чиглэлд 35 төсөл, нийтдээ 15 сая гаруй Америк долларын өртөг бүхий 500 гаруй хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эх орныхоо нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Улаанбаатар Rotary клуб, Хүрээ Rotary клуб, 100 мод Rotary клуб, нийслэл Rotary клуб, Туул Rotary клуб, Сэлб Rotary клуб, Тамир Rotary клуб, Их өргөө Rotary клуб, Улаанбаатар Peace Avenue Rotary клуб, Нарлаг Улаанбаатар Rotary клуб, Номт Rotary клуб, Сэлэнг Rotary клуб, Улаанбаатар Central Rotary клуб, Улаанбаатар Хангард Rotary клуб, Баянзүрх Rotary клуб, Улаанбаатар Sky Rotary клуб, Гэрэг Rotary клуб, Гурван сайхан Rotary клуб, Хүннүү Rotary клуб, Мөрөн хүрээ Rotary клуб, New Bridge Rotary клуб, Хангай Rotary клуб, Сэлб богд Rotary клуб. Энэ бүхнээс дүгнэхэд 30 жилийн тэртээ цөөн хэдэн хүний гал сахисан Монголын Rotary одоо ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, нийслэл хотоос гадна орон нутагт ч хүрээгээ тэлсэн, хүсэл тэмүүлэл хүмүүнлэг сэтгэлээр нэгдсэн олон мянган гишүүн бүхий томоохон байгууллага болоод байна. Өнгөрсөн 30 жилд Монголын Rotary-чууд бишгүй олон төсөл хөтөлбөр санаачилж хэрэгжүүлсэний үр дүн мянган хүний амьдралыг өөрчилж чадсан билээ. Манай нийгэмд итгэл найдварын галыг асаан, гэрэлгийгээ нэмж, монголчууд хамтарч сайн үйлс бүтээж, нэг нэгэндээ сайхан сэтгэлээр тусалдаг энэхүү хүмүүнлэг соёлын үрийг эх орондоо нутагшуулан тарьсаар байгаа юм. Монголын Rotary-чуудын түүх үүгээр дуусахгүй. 14 Rotaract клуб, 23 Interact клуб, хамгийн отхон болох Junior-Act клубын хүүхэд залуус манай нийгэмд юу хэрэгтэй байна? Бид юу хийж чадах вэ гэж өдөр бүр өөрсдөөсөө асууж, буянтай сайн үлсийг эрэлхийлсээр байх болно. Тэдний хамт Монголын Rotary-ийн түүх цаашид өнөд үргэлжилнэ. Монголын нийт Rotary-чуудаа 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.